За ээж хаашаа явж байна одоо? Энийг өшөө юмыг үзэхлээр талбараа явж байна. Өшөөч. Ямар очир утгатай өшөөг инвэ. Төмрийн өдөр зөөлсөн барьсан. Далайн авсараа. Өдөр зөөдөг далайн авчаад бодвол үйлдвэрийн томорчил бүттэй гэдгийг харуулсан. Учиртай бичвэрлэлтэй юм аа. За энд 10 одоо том далайн бомт шиг байна. Нөгөө төмрийнхээ хөдөр мөдрийг ядаг гэсэн. Төмрийн хөдөр мөдөртэй төмрийн хөдрөө зөөгөө. Тэгээд энэ том ачаан навсан онгоцод бол тий. Зөндөө. За тэгээд энийг нэг нүхтэй юу шүү дээ тий. Энд чинь намсаас байдаг шүү дээ. Тийм үү? Тий. Энд нэг охин энэ хотоос нэг насарсан байлээ. Бревик гэдэг нэг алын хатаач 76 залуугийн бууцсан шүү дээ. Арал дээр тий. Тий. Тасны юу? Тий одоо 6 жилийн өмнө. Тий. Тэгээд тэрнээ амиа өргөцсөн хүүхдүүдэд зориулсан багш. За. Хаа маань чишээ 10.2 метр чинь 56 тонн багтаа. 1990 тонны 5 сарын 6-нд бүтээсэн гинэ. Хаа маань гэдэг хөшөө. Өшөө баста. Төмөр Төмөр үү? Тий. Төмөр юм биш үү? Тийм бэ. Гүү байна. Энэ чулуу гэж юм. Чулуугаар хийсэн хөшөө. Тэгээд Английн баримлж барьсан гинэ. За тэр том хөшөө. Тий. Тэгээд энэ том чулуунуудыг хараа. далайн чулуугаараа гоё чимэл хийсэн байна. Тойруулаад хашлах хийгээд тэр чулуугаа ашиглаж байна шүү дээ хүмүүсээ. Зүгээр л хятадын цэм түш чулуугаараа л юм хий тий. Уулын чулуугаа ингэж ашиглаад тэгэл чайрах болоо том чулуугаараа чиний гоё. За зураг авах бол хашаа хийгээд тэр нэр янзын гоё. Энэ одоо юу гэж хэлсэн бэ? Маань далайн хүнний дурсгал зориулсан шүү. За ингэж Тэр шиднийхэн тэмдэг авах хэрэгтэй юм шүү. Тэр голт нь. Нөгөө цастай өдрөө чинь тэр харагдчих байна. За далайн гэхээ хүнийх эргэн тойрондох нөгөө цэцэрлэг нь болохоор гэл том чулуунууд маань байгаа юм. Тэгээ чулууга засаад ийм хавтан итай ийм зам хийсэн байгаа маа. Сандал нь бол үнэхээр одоо төмрийн үйлдвэртэй газар шиг ингээ сандлаа хийгээд дээр нь ингээ мотор ингээ шүүдэг татсан. За тэгээ байж байгаа юм. За энэ ингээд суудаг талбай, илүү дутуу худалдаа хийж алга юм. За ээж ингээд далаа руу хараа. Биеэ шараад ингээд. За танаа нь байж байгаа. Энэ ороо мороч ингээд хүмүүс хэвтээд л юм байна. Энд ингээд ус дамжуулах юунууд байгаа байхгүй. Ороо мороч ус зайлуулах хоолойгоо тэрийг ингээд бичиг шүлгийн үгээр ингээд чимцэн байгаа. Бүх юм ингээд жоох явж байгаа. Энэ дандаа чулуу юм.
За би хэвтчихсэн байна. Гар марч гэж өнгөрчөө. Бараг галт тэргээ үлээгээл энэ төр хэвтчихэмээр байсан. Нэрийн сандал лаараа нарчны догчилт юмстай хэцүү гоё. Ингэр гоё нөө. За. Ээж явц зураг авч болтгоо. Болтгоо. Миний утас зураг авч болтгоо. Тэгвэл юу дуусчихсан? Зураг авч болдог л гомих зураг авдаг. Янз Энэ чулуунууд ингээл харахаар дан ерөөс үнд чулуул харагдаад байна тэр. оо гялцаалаа. Нэг саа борон цацсан юм шиг. Энэ наадлыг нь бол ер нь нэг судал. Энэ им Том гой судалтай өнгөтэй. төмрийн өдөр нэм байл гэдэг. Ой яана. Тийм л юм. Нэг Энэ чулуунууд бол нэр үний гоё гэдэг шүү дээ. Бараг манай говийн чулуу шиг. Нараа үзээд хавхархаа байсан. Наран дээр нарлаа зүгээр. Шифтэхэн. чуу сууж басарахаш. Хөөхөн амтдаг. Буцаа нөгөө. Наа энэ мэдийн бахтаа гэл энэ усууд төсөмөр гэж баймэргүй яа. Цагаан болцсон гэж талсан. Тэгсэн. Тэр дээр нь шоу суугаад ингээ баагаад байгаа. Баагаа тэгээд үрээж сосож мэтгэл юм байна. Хараач өндөр гүйдэх баг. За ийм гоо. Bakmış baba dar mı tu amra? Кя. Крис намайг. Ой. За өнөөдөр чинь нөгөө далбаануудаа ингээд хийсэн байсан шүү дээ. Ийм их. Юу өнөөдөр бүх газар Норвегийн нөгөө далбаага мандуулсан байсан шүү дээ, тий. Тэгээд нөгөө Тронхемд нэг том нэг хааны нэг хөшөө байсан шүү дээ, Үүлөө гээд. Тэр Норвегийн алдартай хаануудын нэг нь юу яагаад байлдаад тэгээд тэр байлдаанд өргөцсөн өдөр өргөцсөн өдөр гинэ. Оо за. Тэр нэг том сүм байсан шүү дээ. Тронхемээ. Тэгээд тэр сүмийг чинь анх байрсан. Тэгээд нэг өндөр том хөшөө байсан шүү дээ, тий. Дэлгүүрийн өмнө байсан. Тэр хөшөөнд нэ чинь эзэн ноён өөд болсон өдөр гиндэ. Өнөөдөр тулалдаад тулаа хийгээд Энэ юу нэг далбайгаа мантуулахаар л яг өнөө түүхийнхэн дурсамжуудыг сэргийгэд идэм биш үү тийм Үс ээ. нөө далбаа мандуулдаг өдөр гээд байдээ. Нөө. Тэрийг бүх орондоо яраа маань юу мөрддөг. Тэгэл залуучууд нь мартахын арга байхгүй юм да тийм ээ. Тий. Ерөөсөн за энэ ч өнөөдөр чи яагаад далбаа мандсан байдгүй ямар өдөр үлээ гээл. Тий. Хүүхдгөө тэгэл мэддэг болцсон байна. Бүх газар мандуулж байгаа байхгүй юу? Эн чинь тэгээд нөгөө далбаанда нориогд чинь маш их ач холбогдол өгдөн штэ. Тэгээ яагаад тэгэхээр нөгөө дэлхийн 2 дугаар дайны үед нөгөө далбаагаа мандуулах ирэхгүй байсан гэж байгаа ч 5 жил. Германы юу яач эзлэгдчихсэн. Тэгээд Норвегийнхээ далбааг бүр орныхын дагуу бүр агуулгах нуудаг байсан гэж. Тэгэл тэрний дараа тэр далбааны үнцэн гэдэг юм аа мэдрэл маш их хэрэгэлдэг. Хүндэтгэлтэй юм аа бас тэгээ тийм ээ. Маш Гэр оролцоо дарцаг шиг жижиг хэлбэрээр энэ төр маш ихээ дэрэг татчихсан. харин Далбаа гэдгийг тэгж хүндэтгээд байхаар чинь одоо. Ажил ус амьдрал бүх юм ард түмэн нөөдргүй л байх тий. тэр арай одоо тэгээд энэ бүх газар тэр тэнд байна. Тэр дэлгүүрийн тэнд байна. Ерөөсө бүх байгууллага Ямар нэг үйл явдал түүхийг хоосон ярьж яснаас ингээл мэдрүүлээд байх нь шүү тийм ээ. Далбайгаа мандуулахтай зэрэгэл за өнөөдөр чи ямар өдөр вэ? Ямар түүхийн өдөр вэ? Яагаад түүхээ юуг далбайгаа мандуулчихваа гэж хүн чинь сэргийгээл бодох юм шүү. Иргэ таби дамо. Ава дефин. Постоянно срайцтай. Оя. А тэр варм.
Åh, det er fint, ja.